Монголын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хуульд байгалийн баялагийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлого тулгуурлаж одоо ба ирээдүйн үеийн иргэн бүрд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах газрын хэвлэгийн баялагын үүрэг өжийг үндэсний баялагын санд төвлөрүүлж тэгш шудрах хүртээх талаар тусгагдсан. Үүний хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын их хурл 2022 онд уул уурхайн биржийн тухай хуулийг, 2024 онд үндэсний баялагын сангийн тухай хуулийг тус баталсан. Уул уурхайн салбар нь 2024 оны жилийн эцсийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 26%, аж үйлдвэрийн салбарын 72%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 81%, экспортын орлогын 94%, төсвийн орлогын 34%-ийг тус бүрдүүлсэн. Гадаад худалдааны нийт иргэд 2025 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 3.7 тэрбум $, төрж өнгөрсөн оны мөн үеийнхээс 120.4 сая $-оор буурсан байна. Экспорт импортоос давмгааж 294 сая $-оор өссөн үзүүлэлттэй гарсан боловч экспортын орлого өмнөх оны мөн үеэс 235.4 сая $-оор буурч 2 тэрбум 4.9 сая $-ын гүйцэтгэлтэй байна. Одоогийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүнийг спот форвард гэрээний дагуу биржээр дамжуулан арилжиж байгаа бөгөөд 2023 оны 1 сарын 12-ны өдрөөс 25 оны 3 сарын 14-ний өдрийг хүртэл 43 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг нийт 1707 их найд төгрөгөөр арилжаадад байна. Монголын хөрөнгийн бийж хувьцаат компанид бүртгэлтэй уул уурхайн бүтээгдэхүүний худалдагч 21 компани 471 гэрээ байгуулсан худалдаа авагчид бүртгэгдсэн байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаагаар хамгийн их бүтээгдэхүүн арилжаалсан сар нь 2024 оны 4-р сар бөгөөд нийт 55 удаагийн арилжаагаар 4.2 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 951.5 тэрбум төгрөгөөр арилжсан байна. Гисэн хэдий ч дээрх эрх зүйн зохицуулалтуудын хийдэл болон хоорондын уялдаагүй байдлаас үүдэн уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан арилжаалах үйл ажиллагаа зогсон байдалд орох, биржийн арилжаанд оролцогч аж ахуйн нэгжүүдийн орлогыг хязгаарлах зэрэг сөрөг үр дагаврууд байсаар байгаа нь цаашлаад үндэсний баялагын санг арвижуулахад бэрхшээл үүсэх эрсдэлтэй байна. Тухайлбал уул уурхайн биржийн арилжааны дүнгээс үзэхэд тухайн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж үн өсөх үед арилжаа өссөн бөгөөд 2023 оны 12 дугаар сард нүүрсний үн 816 мянган төгрөг хүрэх үед биржийн арилжаагаар 1.9 их найд төгрөгийн нүүрс арилжсан байна. 2025 оны 2 дугаар сарын байдлаар нүүрсний үн 30%-аар буурч 568,800 төгрөг болоход биржийн арилжааны тоо өмнөх оны үеэс 9 дахин буурсан байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 2024 оны 1 болон 2 дугаар сард нийт 3.9 сая тонн нүүрсийг 1.8 их найд төгрөгөөр арилжаалж байсан ба тухайн хугацаанд нэг арилжаанд дунджаар 6 худалдаа авагчид оролцдог байсан бол 2025 оны 1-2 дугаар саруудад нийт 428.6 мянган тонн нүүрсийг 122.9 тэрбум төгрөгөөр арилжаалаад байгаа ба нэг арилжаанд дунджаар 1-ээс 2 худалдаа авагчид оролцож байгаа нь эрэлт огцон буурсан байгааг илэрхийлж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн борлуулах энэ хуулийн 11 заасан уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр заавал арилжаална гэж заасан бөгөөд үүнтэй холбоотойгоор төрийн болон орон нутгийн оролцоотой аж ахуйн нэгжүүд нь дотоодын баяжуулах үйлдвэрүүдэд бүтээгдэхүүнээ борлуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Тухайлбал Эрдэнэс Critical Minerals төрийн өмчт үйлдвэрийн газар дархан төмөрлөгийн үйлдвэр ХХК-д дараах хүндрэлүүд үүсэж байгаамаа. Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд нь дотоодын аж ахуйн нэгжүүдэд уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжаалах эрх зүйн орчин бүрдээгүйтэй холбоотойгоор 15-40% агуулгатай төмрийн 2.5 сая тонн хэмжээтэй ойролцоогоор 42 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий төмрийн хөдөр завсрын бүтээгдэхүүний овоолго үүсэж байна. Өнөөгийн байдлаар төмрийн хөдөр завсрын бүтээгдэхүүн хадгалах агуулга талбайн дүүргэлт 87%-тай байгаа ба цаашид тасралтгүй нэмэгдэж үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй байна. Эдгээр үйлдвэрүүдэд 2024 онд дотоодын баяжуулах боловсруулах үйлдвэрүүдээс 1.5 сая тонн бүтээгдэхүүнийг худалдаа авах захиалга ирсэн байгааг борлуулах эрх зүйн орчин бүрдүүлснээр 33 тэрбум төгрөгийн орлого олж улс орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар хураамж нэмэгдэхээр байна. Ашигтмал газрын засгийн газарт бүртгэгдснээр 2025 оны 3 дугаар сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй 49
баяжуулах үйлдвэр бүртгэлтэй байгаагаас нүүрсний 11, төмрийн 19, хайлуур жоншны 19 үйлдвэр байна. Мөн 2024 онд 27 баяжуулах үйлдвэр, 25 онд 18 баяжуулах үйлдвэр үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлуулахаар ирүүлсэн бөгөөд эдгээр үйлдвэрүүд улс орон нутгийн төсөвт 2022 онд 12.2 тэрбум, 23 онд 11.7 тэрбум, 24 онд 2.8 тэрбум төгрөгийг тус төвлөрүүлсэн нь буурсан үзүүлэлт юм а. Түүнчлэн уулуурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд биржийн арилжааны үнийг хил залгаа улсын бомтын үнээр зарлана. Мөн биржийн арилжааны явцад талууд биржээс зарласан үнийг зөвшөөрснөөр гэрээний үн тогтно гэж хатуугаар зохицуулсан нь тус хуулийн 14.2 дахь заалтын үзэл санаатай зөрчилдөж байна. Тухайлбал нүүрсний үн 23 оны 7 сарын 1-ээс 24 оны 1 сарын 1 хүртэл 47% өссөн бол 2024 оны 1 сарын 1-ээс 25 оны 1 сарын 1 хүртэл 44%-аар буураад байна. Энэхүү үнийн уналтаас шалтгаалж биржээр арилжаалагдсан 727.5 сая $, үнийн дүн бүхий 31 гэрээний 683 сая тонн нүүрсний татаа авалт хийгдээгүй, ганц мод бомтын агуулгад 4.3 сая тонн нүүрс хоримтлагдсан байна. Биржийн форвард гэрээний хэрэгжилт 1 хүртэл жил үргэлжилдэг бөгөөд тус хугацаанд үүсэх үнийн хэлбэлцэл нь худалдаа өгч аль талд эрсдэл үүсгэж байгаа. Үнийг индексжүүлснээр зах зээлийн тусгал илүү бодиттой болж талуудад үүсэх эрсдэл буурах боломж бүрдэнэ. Мөн уулуурхайн биржийн арилжааны худалдааны хөргөлтийн нөхцөлийг зөвхөн хил нөхцлөөр борлуулахар хуулиар зохицуулсан нь бүтээгдэхүүний зах зээлийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна. Биржийн арилжааг олон улсын худалдааны танхимаас гаргасан худалдааны бараа хөргөлтийн байршилтай уялдуулалт тогтоосноор 5-7 экспортын хэмжээ нэмэгдэж, нүүрсийг дундын зуучлагчдаар дамжихгүй эцсийн хэрэглэгчдэд шууд борлуулах, мөн нүүрсний үнийг хятадын биржийн тухайн өдрийн үнээр тогтоож төрөл бүрийн опшн тохирч борлуулах боломж бүрдэх юм а. Уулуурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төрийн өмчт болон төрийн өмчөд оролцоотой хуулийн этгээд нь нийгэм эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төсөл бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор харилцан ашигтай, тогтвортой, урт хугацаанд бүтээгдэхүүн солилцох гэрээг засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол улсын их хурл шийдвэрлэж болох зохицуултыг тусгаснаа. Ингэснээр агаарын бохирдол, орон сууцжуулалт, төгжрлийг бууруулах, мега төслүүд болон бусад нийгэм эдийн засгийн ач холбогдолтой томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх боломж бүрдэх юм а. Мөн цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгааны хэлэлцээрийн дагуу Монгол улс цацраг идэвхт ашигт малтмлын борлуулалтын мэдээ тайланг олон улсын атомын энерги агентлагт хөрвүүлэх үүрэг хүлээсэн тул уг харилцааг боловсронгуй болгох шаардлагатай байна. Иймд уулуурхайн биржийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13-ын 4-нд энэ хуулийн 14.8 заасан мэдээллийг цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нэгтгэж хяналт тавина гэж 14 дугаар зүйлийн 14.8 цацраг идэвхт ашигт малтмлын борлуулалтын талаарх мэдээллийг цөмийн энергийн тухай хуулийн 47-гийн 1-ийн 1 заасны дагуу олон улсын атомын энерги агентлагт хөрвүүлнэ гэж тус нэмж тусгасан бөгөөд үүнтэй холбогдуулан цөмийн энергийн газар байгуулах зорилгоор цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсрууллаа. Мөн цацраг идэвхт ашигт малтмлын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг засгийн газрын зөвшөөрлөөр олгохоор тусгасан. Монгол улсын үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулах, эрдэс соёлыг олон улсын стандартын дагуу ашиглаж борлуулах, түүнээс олох орлогыг үндэсний эдийн засгийн бие даасан байдлыг хангах, олон тулгуурт эдийн засгийг дэмжих хүрээнд уулуурхайн биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Монгол улсын их хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 33-ийн 1 заасны дагуу яаралтай хэлцэхээр бэлтгэн танилцуулж байна. Энэ хуулийн төсөл нь 3 зүйлтэй бөгөөд Монгол улсын үндсэн хууль, бусад хууль, үндэсний аюулгүй байдлын үзэл баримталтай тус нийцсэн болно. Хуулийн төсөлтэй уялдуулан цөмийн энергийн тухай зөвшөөрлийн тухай улсын их хурлын 2024 оны 13 дугаар тогтоолд тус нэмэлт өөрчлөлт оруулахаар заагдсан байгаа. Анхаарал хандуулсанд баярлалаа. Хэлэлцэн шийдвэрлэж өгнө.